Хөлөөрөө ингээ гүйж байгаа юм шиг явна да тий. Хөлөнд янз юм биз? За 3 дахь тасгал. 3 дугаар тойргийн 3 дахь тасгал. Хөрник. Янзэн гош тийм ээ. Хүрнэ. Жохон хүүхдүүд хийж байгаа юм чи та бол эмээ янзын хиндэ. За цугаар амар мэнд байцгаана уу. Багш нь өдрийнхэн дасгалыг хийчээд өглөө 4 сайхан залуутайгаа хичээлээ ороод хөгжмөдөө хийчээд хөгжмөдийг гардуулж өгчөөд ирсэн бас баяртай мэдээд болоход юуны манай 52 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер өнөөдөр бүр багш ашгүй хэвлээгээ зорж уулзаад бас бага ангийнхаа багш нарт бас сурагчдад хүмүүст яг нөгөө намайг маш сайн дотроос нь мэддэг хүний хувьд гэж яагаад нэлээд хэдэн тайлбар авсан би өөрийгөө нэлээд дэлгэрэнгүй танилцуулж хэлж өгсөн. Тэгээд тэр лайв үзээрэй гэсэн байгаа. Тэгээ яг тэрний дагуу хүмүүс зөв ойлголт өгөө гэсэн. Тэгэхгүй зарим хүмүүс жоохон ойлголт дутуугаас болоод ингээд ойлголтын зөрүү гараад байна гэсэн. За 3 тойргоо сая хийчихэд чи гайгүй штэ нэг 10 минут л хийдэж ш. Тэгэл гэрлүүгээ алхаад харихад нэг 20 минут л хангалттай. Тэгээ өдөрт одоо уртнаас л яа зүв байя гэвэл нэг юм хөдөлгөөнтэй байгаарай гэж бас нийт хүнчүүдтэй шагнартаа хайртай гэр бүлийнхэнд нь бас хэлье. Нэрээ сонноос багшийн нөгөө талах маш гоё болсон. Багш нь маргааш талхаа зүсээд аваад очноо. Ирүүл хоолтын миний гэргий оюун чимгийн хийдэг маш олон гоё эрүүл хоолтын юмны нэг нь талах байдаг. За одоо юу ярих гэж байна гэхээр багш нь өнөө айлгуугийн талаар дахиад нэг жоохон дэлгэрэнгүй хэлэхгүй бол манай суралцагчид шавнар эцэг эхчүүд бас дутуу ойлголттой байна. За хүмүүсийг ингээд харахад бол алтан уяг ганцаараа сургалт явуулаад нэг юм язгуур урлагийн цог сургалтыг өөрийнхөө одоо нөгөө 30 орчим жилийн хөдөлмөр дээр үнэлсэн ерөөл магтаал гэдэг тийм ээ. За энийг тайлбарлахын тулд маш их хугацаа орон зүгээр товчхондоо бол хүн чуулга, мөрөн орын хүн чуулга. За дараа нь хүннүү аялгау хөгжмийн сургалтын төв. За энэ маань 10 жилийн өмнөөс үндсэндээ яг язгуур урлагийн цогц сургалт бүхий хүннүү аялгау хөгжмийн сургалтын төв гэж албан ёсоор энэ чинь байгууллагын хэмжээнд явдгийг. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр 10 жилийн өмнө яг хамт тэмдэгэ аваад хүннүү аялгаугийн одоо яг үүсгэн байгуулагч гэдэг утгаар би явна. За надтай хамтарч дахиад 5 хүн ажиллаж байгаа. За энэ дээр төлөөлөө өгөх зөвлөл шүү дээ зөвхөн. Доор нь ингээ өшөөд ажиллаж байгаа миний шавнар энэ төр багш нар тийм ээ. Одоо инх тамир лавг сүрэнж гэдэг юм бо. Миний шилдэг оюутнууд. За тэгээ багшийн сургуулиас бас түрэн гарсан миний шавнар зөндөө байдаг. За мөн хамтарч ажилладаг анд найзууд бүгд хүннүү аялгауг дэмжиж одоо ингээд маш том төвшөнд ажиллахад миний ардталд асфальттай танк шиг байна гэсэн үг. Тэгэхээр цагийг хүлээж агаад модон шануу хөрс зэрэгэлдээ бусад овг аймагуудаа нэгтгэхэд тэгээд Аз твд урд өмнө байгаагүй маш хүчрхэг тэр дундаа яг нүүдэлчдийн буюу монголчуудын төр түүнийг үүсгэн байгуулж ирсэн шүү дээ.
За энэний өмнө цаг нь болоогүй байхад бид нэг төрөгдөж хөдлөөд гэхдээ тэрийг дэлхийн нийт хинж төсөөлөөгүй тооцоолоогүй нэг юм болсон. За юу учир юу хэмээвээс за 14 он гээд багш нь хүннүү аялгаур эхлэлийг ярьжсэн. 16 оноос яг тамга тэмдэг аваад ингээд бүх үйл ажиллагаа яваад эхэлсэн. За тэр жилээ бол тэгсийгээд өнгөрсөн 17 бас нэг тиймэрхүү бэлтгэл ажил хангах маягаар багш нараас өшөө судлах юмуд байсан. Шавнараа бас гадаад дотоод бас урд залаад ингээд бэлтгэл ажил хангаж байгаа. Яг 18 онд үндсэндээ хүннүү аялгаур том хэмжээнд ажиллахаар төлөвлөөд Улаанбаатар хотын 9 дүүрэгт бүгдэнд нь салбар нээгээд за тэгээд цаашаага бүр бусад аймагуд руу магадгүй Монгол тоорогтон руугаа явах хэмжээний тийм төсөл хөтөлбөрүүдийг боловсруулад ажиллаж эхлээд ер нь нэг 18 оны сүүлээс дундаас эхэлсэн юм одоо. Тэгээ явж байгаад 19 он болоод яг ингээд бүх тэг чинь баг нэг салбар нь баг тохоо үеийн ханшаар сая 500 мянган төгрөгийн төрөөс төлдөг тийм том хэмжээний маш гоё бүтээн байгуулалтыг хийгээ зарим газрыг бүр ингээд олон жилээр түрээслэхээр болоод бүр ингээд одоо нөгөө наадаг хавтан энэ төр тийм ээ студи яг ямар байх хэвтэй гэдэг юмар хийгээд ингээд маш их зардал гаргаад би бүр зээл аваад багш нь тийм ээ. Тэгээ манай шавнар одоо миний саяны дэмжиж байгаа бүх хүмүүс энд гар бие оролцоод маш том хэмжээгээр хөдлөөд эхэлсэн байсан чинь 2019 он бидний одоо дэлхийн нийтийн төсөөлөөгүй нэг айхтар юм болсон. Тэрийг тав хүн надаар хэлүүлэхгүй мэдчихэж байгаа шүү дээ. COVID-19 гэдэг нэртэй юм гарч ирээд тэгээд ерөөсөө тэр чинь хамгийн аимшигтай нэг л өдөр ямар ч мессеж мэдээлгүй гэж байгаа нэг л өдөр бүгдийг хаагаад хаалгаа барьсан байхгүй. Тэгэхээр яг тэр хаалгаа барьдгийн өмнөхөн 19 онд одоо миний энэ бяцхан гангана хөө гэрэл талтан дараа мөнх дэлгэр баярын гэрэл талтан дараа мөнх одоо яг тэр үеэс үлдсэн ганц хөгчүүд эхэлжсэн гэж бодлоо 3 дугаар анги надад 3 удаа гологдоод аав нь бүр үгүй багшаа гэж намайг судалж явсаар байгаа таныг сонгосон гэдэг. Ингээд багш нь бүр ямар ч аргагүйгээр хүүгээ авчихсан. Тэгээд тэр алдаагүй. Дэлгэр баяр ах юм зүг байсан нь одоо гангана битэрийн хийж байгаа үйл ажиллагаанаас харагдан. За энэ ч яг. За ингээд маш том төсөл хөтөлбөр зогсоод, гинтхэн зогсоод багш нь болоод хүннүү аялгуу за тэгээд дэмжижсэн бүх хүмүүсийн гал үнэхээр унтарсан л да. Тэр чинь бид нэр сүүлд нь бүр шүүгдсэн шүү дээ. Тэр эхний нэг хэдэн сар бол бид нар нөгөө төрөөсөө төлөөд яваадсэн. За тэгээд ер нь онлайн руу нэг шилжээд би шин тэр үед Монгол Улсын боловсролын их сургуульд хөгжмийн багш бэлтгэдэг оюутнуудын багшаар ажиллаад эхэлсэн байсан юм л дээ. За ингээд давхар их олон ажил хийжсэн. Төслийн удирдлагын хүрээлэн за одоо маш олон юм хийжсэн. Тэгээд хийж байгаад тэр одоо гайтай өдрөөс хойш ингээд зогсоод тэр баг 9-10 салбар баг ингээд тусдаа баг гачууртад энэ төр хүртэл байгуулжсэн шүү дээ. 2 хороо байдیں۔ Тэнд нь хүмүүс нь бүр ингээ өөрөө та бол үнэхээр энэ үйл хэрэгч юм бол үнэхээр гайхалтай юм байна гэдэг. За багш ярьж авсаар гэртээ ороод ирлээ. Тэгээд ингээд маш хүнд байдалд ороод нэлээд хэдэн сарын төлбөрийн төр түрээс төлөөд энэ шиг гайгүй болчих юм бодоод ингээ хараадсэн. За ер нь хагасч боллоо, ер нь бүтгэ байлаа. Бүр дампуурсан. Тэгээд сүүлийн зарим төлбөрийн одоо төлөхөө болио энэ ч болохоо байлаа. Тэгээ бүр шүүгдэлцээд би тэгээд тал хагсын нэг жахаа олж аваа. Тэгээд ер нь хэцүү болсон гэсэн үг. За ингээд ковидын үеэр бид нар нэг юм хүмүүс аливаа зүйл дасан зогтддог штэ. Нэг юмд маш суралцсан юм энэ онлайн гэдэг юм. За энэ цаг мөчөөс эхлээд онлайн сургалт одоо энэ юм бол цэцэглэн хөгжөө. Тэгээд нэлээд гайгүй сайхан болоод ирсэн. Гэтэл Facebook одоо энэ сошиал гэдэг юм чи одоо энэ сая биднийг гарч ирж байгаа үед 16 оны үед бол тийм өндөр түвшинд хөгжөөгүй байсан юм баггүй нэрээ. Тэгээд бас юмнууд нь одоо үлдээгүй мэн. За яг би ингээд 10 оны үед нэг Facebook нээгээд нэг бид нар нэг ганц нэг зураг морг оруулаа баг яаж оруулах гэж мэдэхгүй усуд байжгаад оруулаад явж исэн. За ингээд би чинь 23 он билүү. Facebook-ийн халдлагад өртөөд ер нь хувь хүний хаягнаас хийх нь ерөөсө боломжгүй дэмий юм байна гэдгийг ойлгоод тэгээ пэйж хуудас. За пэйж хуудасыг чинь ерөнхийдөө бас яг тэр ковидын үеэс нээж эхэлсэн. Тэгээ би өөрөө
нэг хэсэг ажиллаж байгаа эхний постууд бол угаасаа анцчгүй яг миний үг болж байгаа. Тэгээд яванда за энэ юу юм бэ наа. Шавнартай хариуцуулж өгөх юм байна. Бүр гэрээ хийгээд одоо энэ дээр 5-6 админ байнга ажиллаж идэг. Тэгэхээр хүний айлгууд зөвхөн алтан уу ганцаараа ажиллаад байгаа биш гэдгийг л багш нь олон талаас нь тайлбарлаж хэлэх гэж ойлгуулах гэж ядаад байна. За төлөөлөл өдөрт зүйлгээд одоо гүйцэтгэх захирал энтэйгээд хүмүүс байдаг шүү дээ. Угаасаа төрийн бос байгууллага бид нар чинь нөгөө төрийн бос байгууллага гэх хамаг тэмдэглэл хүртэл авч ирсэн байгаа. За гол товчхон ярих юм нь бол энэ л дээ. Тэгэхээр энэ дүрмийг бий болгоод одоо дахиад бүр шинжлэгдээд маш гоё боловсронгуй болцсон байгаа юм нь юу юм бэ гэхээр хувь хүн болгоны оролцоог дэмжиж тэгэхээр тэн дээр нөгөө миний яг тэр өөрийн нөгөө хүн аялгау одоо энэ морин уурын сургалт, морин уурын чуулга. За тэгээд язгуур урлагийн цогц сургалт гэдэг юм нөгөө мастер хамгаалж байгаа гол юм маань ерөөсөө модууны тэр төр тус байгуулсан загварыг л ерөөсөө яг энэ хөгжмөндөр буюу яг орчин цаг дээр ерөөхдөө буулгах чадж байгаа гэж ойлгож болно миний үр садаа. Тэгээд модун бол цагийг хүлээж байгаа 3 чудаа тэр юу аймаг биш үү нөгөө Дүнхүү гэдэг одоо манай одооны биднийхэр бол 100 урд зүгт байсан. Дүнхүү нарын товтлогоо бол тухайн үед чинь зогсооход нэг 200 орчим мянган цэрэг байнгын цэрэгтэй цэрэг аримтдаг тийм аймаг. За ер нь баг улс гэж болох хэмжээний том хүч байсан шүү дээ. Тэгээд тэрийг 3 удаа нөгөө илч ирүүлэнгүүт нь эхлээд нөгөө хайртай морио өгдөг, дараа нь хайртай хатнаа өгдөг. Тэгээд 3 дахь удаага Дүнхүү болон Хөнөө аймагуудын донд оршдог одоо үржин шимгүү хинч ашигладаг газрыг биднэрт өгөө үедээ нөгөө 200 мянган цэрэг тараацсан байсан. Энэ одоо аймхай юм биш тэгээд модуныг гээд би хүүхдүүдэд ярьсан учраас энэ төгийг мэдж байгаа. Эцэг ихтэй бас ярьж өгөх. Тэгээд цаг нь болонгууд довтлож очиод бүгднгийн нөгөөдөл нь цэрэггүй болцсон, цэрэгээ тараацсан байх үед нь тэр газар нутаг гэдэг үед нь далимдуулж очиод сүнөөгөөд тэгээд Дүнхүү аймгийг. Тэгээд Дүнхүүн цаашаага нөгөө зүгтааж ингэж явсаар байгаад дараагийн том хүннүүчүүдийн дараа гарч ирсэн Сүмб буюу Сянби гэдгийн төр тулсын анхдагчд болно гэдэг ингээд түүхэн үйл явдал бол өөрөө маш их адармаатай их төвөгтэй л дөө. Тэгэхээр түүхийг тайлбарлана гэдэг бол маш олон талаас нь маш олон талын мэдлэгтэй байж зөв зөвцтэй байж тайлбарладаг. Би өөрөө олон жил яг энэ түүхийн би мэрэгжлийн түүхч биш. Гэхдээ олон жил одоо ялангуяа Монгол үндэстэн би өөрийнхөө түүхийг судлаад байна шүү дээ. Хүн өөрийнхөө түүхийг мэдэхгүй бол ойд төөрсөн сармчин лугаа адил гэдэг маягаар яриад байгаа шүү багш нь. За ингээд яг энэ зарчмаар яавал ялтан дөрхүү гэдгийг одоо бол маш хашир үзэж байгаа. Тэгээд за би одоо ямар ч ихний ээжинд хэд хэдэн сургууль дээр 52 цэрэгэн захирал бол 3 жилийн өмнөөс надад санал тавьж ирсэн. За гэх мэтээр ингээд хүмүүс санал тавиад байгаа. Гэхдээ би яг нарийн одоо 52 шиг ингэж гоё ажиллах юм уу нэг баахан зардал гаргаад очдөг. Эргээд маш том эрсдэл хүлээх үгээд эн чинь хашир хөнгөж хаширсан үнийг хэлдэг штэ. Тэгээ ингэ байгаад байгаа. Магадгүй дахиад ковид шиг юм гараад ирэх үуч үгүйсэхгүй. Тэгэхээр тэр нь гарч ирлээ гэхэд бэлэн байх тэр бүх философиг ингэ шингээгээд бодоод яваад байгаа юм шүү. За ингээд олон болоод багшийн төлөвлөгөөр бол 30 он гэхэд бол 52 манай гэртээ жойрхон ингээ бүх юмтайгаа байгаа учраас 52 дээр ер нь төвлөрөөд тэгээд нэг хол биш ойрхон бас нэг дахиад хэд хэдэн сургуулийг судлахаар бас хүмүүст даалгавар өгсөн ингээ судалгаа хийгдэж явж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байгаа манай Хөнөө айлгуугийн ажилтдаг зарчим болохоор яг багшийн өөрийн бий болгосон нөгөө нэг мастер төлөвлөгөө байгаа шүү дээ. Мастер хамгаалсан. Тэрний дагуу. Тэгэхээр хүн болгон идэвхтэй байж иж. Одоо нөгөө дахиад хэлье. Модон шануу ингээд нэг хамгийн эхлээд юу гэдэг л аавынхаа түмэн шануугийн буюу одоо морин харахад зарим хүмүүс харваагүй шүү дээ. Морио хөндлөөд харваагүй хүмүүсийн бүгднгийн цаацсан гэдэг. Ага маань яг өөртөө үнэнж тэгээд өөрийнх нь хэлсэн бүхнийг дуулууртаа биелүүлэх буюу маш хүчрхэг тийм тогтолцоо бүхий айрмыг өөрийнхөө төмдтэр одоо нөгөө түмэн шануу барьцаанаас нөгөө UV-гээс манай модон чи ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр үед өөрт нэг төм төгсөн байна. Хаан болгохгүй шүү дээ ор залгамжлагч. Хааныг болохоор өөрийнхөө 2 дахь хатнаас мэдлсэн одоо 2 дахь хүүгээр хаан болгоно гэжсэн шүү дээ. Тэр бүгдийг бол сүүлд нь модон шануу маань бол бүгдийг цааслаад төр тулсыг маш хүчрхэгээр бий болгосон гэдэгтэй адилхан Хөнөө айлгуу явна гэдэг санаагаар хэлээд байгаа. Тэгээд ерөнхийдөө бол идэвхтэй баймаар байна. Багштаа итгээрэй. За миний хамт олонд итгээрэй. Би хэлсэн төлөөлөл өдөр төгсөөллийн 5-аас 6 хүн байгаа. Юуны
одоо энэ нэг актен болно гэдээ ярих юм бол би одоо дахиад сая хэлээд шүү дээ. Юу гэдгийг миний багш одоо хөгжмөн зохиолч Алтан Гэрэл багш, за миний уртын дууны багш гавьяа жүжигчин тийм ээ. Батмын догч гэдэг юм. За ингээд Жансан Нор багш гэд тэр эрдэмтэн мэрэгд том хүмүүстэй ингэж хамтраад ерөнхийдөө энэ академи болгоё гэдэг дээрээ суурилах юм бол маш олон газар салбар нээгээд нэлээд тийм хүчрэхэг тогтолцоогоор ажиллая гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш хатуу чанга дүрмтэй байхгүй болдоггүй. Тэгэл нэг нөхөр бид нар ингээд маш том гал асаагаал галт бамбар хийгээл галын наадам хийчихсэн нэг нөхөр чүтэн заавад алга болчихвол хэцүү байхгүй. Тэгэхээр яг тэр зарчмыг хүүхдүүдэд одооноос ингээд суулгаад явж байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр эцэг эхчүүд зарим нэг ялангуяа зарим нэг аауд маань нэлээд жоохон хойрог байгаад байгааг бас хэлье. За тэгээд ах язгуур урлаг гэдэг группт бол чатанд бол багш нь өөрөө яг админ байгаа. Тэгээд би энэ дотор нь бол яг вэ тэр хүмүүс миний сургалтанд хамрагдахгүй байж болно нэ тэргээд байгааг боловч дөрвөн болыг үйлчлэнэ. За энэ эможи дарах юм уу, комент бичих юм уу, ямар нэгэн байдлаар бид нарыг дэмжихгүй байгаа аккаунтуудыг хасна гэдэг тэр. За яг үндсэн групптээр бол би хэлдэж сая 5-6 админ ажиллаж байгаа төлөөлөл удирдах зүйл бүгд ажиллаж байгаа учраас тэд нар хяналт тавиад багш нь өөрөө тэнд зүгээр хэлж нөлөөлнө үхэс бүх юмыг би өөрөө ганцаараа шийдэж чадахгүй. Энэ миний шав байгаа маа хөрхи ингээд юма дараагүй байна, ингээд төлбөрөө төлөөгүй байна, хичээл даалгавраа хийгээгүй байна гэж мянга хэлээд тэнд яг ардсан зарчмаар явж идэг учраас энэ дээр сайхан анхаарлаа хандуулад би энэ сая нөгөө шинчилсэн дүрм тавьсныг би сая групп чатан дээр оруулсан шүү дээ. Тэгэхээр яг тэр маягаар энэ бичлэгийг үзээд энэ чи ийм зарчмаар ажиллах юм байна. Та өөрөө бата болдоо цэцгээ дулмаа та өөрөө хүн аялгаугийн нэг гишүүн юм байна. Би энд гар бие оролцож иж манай хүн аялгау, хөнөө аялгау босох юм байна гэж ойлгоо. Тэгэхгүй тэгээд багш нь ингээл үргэлж чирээд яваад ах юм шиг биш шүү. Цаг хугацаа явах тусам хүүхдүүд маань өсөн дэвжиж одоо энэ хүн аялгаугийн цаашдаа хувь заяа бол үр дүн бол та нарын одоо энэ хүүхдүүдийн бүгднгийнх нь тийм ээ аав ээжүүдийн үүрэг оролцоотойгоор босох юм шүү гэдгийг хэлж байгаа. Тэгээ магадгүй ойрын төлөвлөгөөний дагуу гэх юм бол 4 жилээр бид харахад бүр өмнө харсан байсан төлөвлөгөө дөө 30 он гэхэд 2030 он гэхэд бол нэлээд том түвшинд ажиллах байх. Доор хаяж нэг 100 юм уу 200 орчим хүн аялгаугийн чуулга одоо магадгүй тийм ээ хан ууландаа ч юм уу эзэн Чингис хааныхаа тийм ээ гэж нэрлэдэг бас зарим тохиолдолд Сүхбаатарын талбай гэдэг тэндээ ховтох юм уу гэдэг ингээд том төлөвлөгөөнүүдийн дагуу ажиллаад явна. Тэгэхээр энд хүрэхэд бол бид нар дүрэн болвол маш чанга хатуу зарчмын дагуу өндөр байх ёстой. Тэгэхээр энийг ойлгоод дэмжиж байгаа аав ээжүүд, ах эгч нар, за дүүнэр, бяцхан хүнчүүдтэй багш нэг талархж байгаа энэ тасамж хэлье. За тэгээд арай нэг жоохон дутуу ойлголттойгоо хоцроод байгаа хүмүүс маань бас энийг сайхан дэмжиж хүргээрэй гэж бодож байна. Сая 145 гишүүнтэй манай хүн аялгаугийн группт энэ дээр би бас нэг өмнө нэг хөнгөлөлт үзүүлээд би өөрийнхөө оюутнуудыг ч юм уу хүсэлт явуулсан хүмүүсийг бүгдийг авцсан. Тэд нар зарим нь орсноос мэдээгүй хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр удахгүй нэг 5 сарын 1 гэхэд админууд цэвэрлэгээ хийгээд одоо яг хэрэгцээгүй хүмүүсийг гаргаад яг хэрэгтэй гэдгийг дуусгана гэж ярьсан. Энд ч авч үлдэнэ гэж ярьсан. Тэгэхээр магадгүй энэ бичлэгэн дээр тиймэрхүү зар яваад яг админ хаягнаас өнөө аялгаугийн албан ёсны пэйж хуудаснаас ороод явна. Тэгээд ягаад пэйж хуудас энийг ерөөд нь удирдаад алтан уяг ингээд бүх юм яахгүй байна гэхлээр би дахиад хэллээ. Хувь хүний хаяг бол хамгаалалт маш муутай байдаг. Тэгээд Facebook дээр, сошиал дээр хамаг юм алдах магадлал дэвсэлтэй. Миний 10-аас үндсэндээ 23 он гэж маш олон жилийн түүх хүч хөдөлмөр маань ингээд юу ч бүр миний бичсэн миний тэр өмнө бичижсэн хаягийн одоо пост бүр бичсэн мессеж чатаар бичсэн юм хүрт байхгүй устчихдээ юм байлээ. Коммент бүгд устдаад бүгд арчигдчихсан юм байл. Тэгээ би энэ шинэ хаягийг чинь үүсгээд нэг 3 жил болж байна. Тэгэхээр одоо энэ хаягнаас ерөнхий нөгөө мэдээллүүдэл өгж байгаа болохоос яг том гол юмнуудыг бол пэйж хуудаснаас дагж иж та нар авах юм аа. Тэгээд пэйж хуудас бол өөрөө давхар хамгаалалтаа бас тэр чинь мөнгө төгрөг төлж цаана Facebook дээр юутай үйл ажиллагаатай байдаг учраас тэгээд угаасаа тэртээ дэргүү Facebook дээр идэвхтэй байгаа аккаунтуу гэдгийг маш олон шалгуураар Facebook өөрөө гаргаад ирд юм байл. Тэгэхээр одоо жишээлбэл хөнөө аялгаугийн пэйжээс энэ үндсэн групп дээр ингээд за таны энэ 7 хоногийн жижиг ялалт юу байна гэхэл тэн дээр комент үлдчих хэвээр байхгүй юу? Би энэ сая би ингээд халихсаа солиулсан ч гэдэг юм. Эсвэл би нэг аялгауны тэдэн тагт нотыг хийсэн. Байж болно. Тиймэрхүү юмдаа хуваалцаад маш идэвхтэй байгаараа хөнөө аялгауг үргэж дэмжиж байгаа та бүхэндээ талархлаа. За дэмжихэд
бэлэн байгаа хүмүүстээ бас талархлаа. Тэгээ бүгдээр нь амжилт хүсье. Хүннүү аялгау мандан бадрах болдог аа. Тим цаг хугацаа тун удахгүй ирнэ гэж багш нь бас найдаж байна. За тэгээд одоо багш нь хүүхдүүдэд бас нэг хэдэн бичлэг хийж явуулах хэрэгтэй байгаа. Тэгээд энэ бичлэгийн төрөө зөксөө нэлээд бас урт хугацааны бичлэг болчлоо тийм ээ. За ингээд манай шүтэн 1 номерын хуурайгаа энэ хуурыг бас харуулад ингээд. За ингээд ихшгэлэн магна үйлдвэрийн одоо алдарт сая 30 жил энэ төр болцсон байгаа шиг ихшгэлэн магна маань байгуулж байх маань Хөдөлмөрийн Баатар бас миний хайртай ах байгаа. Тэгээд Баатархуу багшд маань маш их хайртай их сайн багш гэдэг байсан. Тэгээд тэр утгаараа бас намайг их хүндэтгэж ингээд зориод очиход их гоё хүлээж авч дандаа тусад юмж хиймсэн дандаа хүүхдийн төлөө явдаг алтан уяг маань гээд их сайн байдаг. За ингээ хүннүү аялгаугийн шүтэн 1 номерын хуур гэдэг нь болохоор энэ хуурыг би өнгөрсөн жил бараг 2 жил болох гэж байна. За өнгөрсөн жил баха тулгамдаад юу гэлээ. За ингээд хин Манайр Баатархуу гэж миний багш алдарт хуурч одоо улсын ардын дууж гэж болгос тухайн үеийн нэршлэрээ бол алдартай байсан хуурчийн багшийнхаа гэгэнд дурсгал зориулж хийсэн шүтэн 1 номерын хуурыг харагдаж байна. За 2 номерын хуурыг одоо манай байгуулж байх маань яг цар нь жоохон болохгүй байгаа. Царыг бүр шинчилж хийгээд хийж өгөхөөр ингээд шамдаад ажиллаж байгаа. За тэр хуурыг болохоор Манайр Баатархуугийн багш Манайрын буян гэж ланзар хуурчин гэгэнд дурсгалд хийсэн. За тэгээд шүтэн 3 хуур маань одоо Клёно хуур одоо бас төвшин төр мастер дээр уг нь хийгдэхээр ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр жоохон хүч сул байх юм ба дахиад бас байгуулж байхдаа хандах бодол байгаа. Клён гэдэг чинь хийл хийдэг материал гэсэн утгатай юм аа. За ингээд та бүхэндээ анхаарал тавьсанд гялалаа. Тэгээ бүгдэнд нь амжилтын дэдийг өрөөё.